12-ийн 27 дугаар ишлэлийг хамтдаа гаргацгаая. Гарсан уу? Нэлээд урт ишлэл байгаа учраас 1-р Коринт 12-ийн 27 хамтдаа уншия. 3 Идүүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эргэтнүүд юм аа. Хамтдаа залбирцгаая. Эзэм танд баярлалаа. Энэ цаг та ариун сүнсээр бидэртэй хамт байж өгөөч гэж гуйж байна. Чуулганы ам болсон эсийн бүлгийг та сэргээж өгөөч гэж гуйж байна. Эзэн та ариун сүнсээр бидэрт бас эсийн бүлгийн талаар илүү гүнзгий дахин ойлголтыг та бидний зүрхэнд суулгаж өгөөч гэж гуйж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За тэгээ бид нар эсийн бүлгийн талаар бол нэлээд бас ярьж байна. Нэлээд бас энэ талаар бас ингээд зарим хүмүүст бол олон сонсогч байж магадгүй. Гэтэ бид нар энэ цаг үеийг бол тийм рилс цаг үе гэж яриад байгаа. Нэг бүтсэн өдөр сонсоод маргааш нь мартах ч юм уу те нөгөөдөр нь мартах ч юм уу эсвэл дараагийн хоногт нь мартах ч юм уу эсвэл хэрэгжүүлэлтийн талаар ч бас мартах зүйлүүд бас их байж идэг тийм үү. Тийм учраас бид нар дахин бид нар үүнийг өөрийн философи, өөрийнхөө амьдралынхаа нэг хэмнэл те миний амьдралаас бол салшгүй нэг хэсэг гэдгийг болохыг хүсэж байгаа бол та бүхнийг өнөөдөр бас дахин чихээ зүрх сэтгэлээр сүнслэг байдлаа хандуулаасаа гэж бас уриалмаар байна. Тэгээ сүм дотор явж байгаа хүмүүс нь үнэхээр заримдаа өөрийн мэдлгүйгээр ч юм уу хүмүүс мэдгүй байгаагаар байдал дунд одоо ганцаарцсан хүмүүс бас байж байгаа. Зүгээр чуулган дээр мөрөглөө өргөд явж байгаа бол зүрх сэтгэл нь ганцаарцсан хүмүүс бидний эргэн тойрон маш их байдаг тийм үү. За тэгэхээр бид нар бол нэм гарагт бол цугдэрдэг тийм үү. Бүгдээрээ яадаг хамтдаа магтан дуулдаг, хамтдаа баяр хөөрөөр тийм үү. Бурхны үгийг сонсоод бүгдээрээ амен гэж хэлж шээ тийм үү. Тэр үед бид нар зарим хүмүүсийн зүрх сэтгэл гिचил сонсоод ч юм уу магтан дуулаад баяр хөөрөөр дүүрээд халуун зүрх сэтгэлтэй болох үед бас байж идэг. Гэхдээ бид нар яадаг вэ гэхээр бүтэн нэг өдөр буюу дараагийн 7 хоногоос маргаашаас нөгөө өдрөөс зарим хүмүүс маань ганцаардах үед бас байж идэг. Ажлын газар дээр ганцаардна, гэртээ очиод ганцаардах үед бас байж идэг. Гонёглыг хуваалцах хүмүүс байхгүй үед бас байж идэг гэж хэлж болно. Хэрэв бид нар дунд нь эсийн бүлэг сэл групп хамтдаа уулзалт байх юм бол бид нар хизээж ганцаардахгүй юм аа. Ганцаардахгүй. Тийм учраас ахтуунаар минь та бүхэн өөрийнхөө итгэлийн амьдралыг өөрөө Христэд итгэдэг гэдэг тэр итгэлийн амьдралыгаа нэм гарагтай битгий ганцхан холбоосоо гэж бас хэлмээр байна. Сая залбирлын сэдвээр гарсны адилаар бидний нэг далавч нь бол том мөргөл нөгөө далавч нь бол бүрдийн нөгөө далавч нь бол жижиг бүлэг буюу эсийн бүлгээ гэж ярьж байгаа гэсэн үг тийм үү. Тийм учраас бидний итгэлийн амьдрал бол ямар нэгэн чуулганы байр бол биш. Чуулганы ямар нэгэн номлогчтой төвлөрдөг зүйл биш. Ганцхан шүү тийм. Тэгээд зөвхөн нэм гаргийг л тэ ирсэн л бол би итгэлийн амьдрал маань бол надад бол бүрэн дүүрэн хангалттай гэж бодох нь бол өрөөсгөл юм аа гэдгийг бас та бүхэн хараасаа гэж бас хэлмээр нь. Яагаад вэ? Бид нар зарим газар очоод өөр ажил амьдралын янз бүрийн талбар дээр очих үед бол бидэнд заримдаа хуваалцах үе, заримдаа шантрах үед, санал бодлоо солилцох үе, сэтгэлээ хуваалцах үед, заримдаа ажил амьдрал дээр бүтлгүүтх үед хэн нэгэнтэй хуваалцаж зөвлөгөө авах үед бас үнэхээр дутагдаж байдаг. За бас бид нар заримдаа номлол бүтээсэн өдрийн дундуур номлол сонсоод тэр зүйлүүдийг сайн ойлгохгүй байсан ч гэсэн ойлгохгүй өнгөрөх нь их байдаг. Гэхдээ эсийн бүлэг, жижиг бүлэг танд туслах болно. Тийм учраас захтуунаар минь бид нар зөвхөн бүтээсэн өдрийн итгэгч нар биш. Бид нар бас зөвхөн бас жижиг бүлгүй сэл группийн итгэгч нар болох ёстой. Хажуу наастай гэлцээ бүгдээрээ эсийн бүлгийн итгэгч нар болёо гэж хэлээрэй. Тийм учраас бүтээсэн өдрийн итгэгч нар бол ямар итгэгч нар вэ гэхээр зүгээр ямар юугаар харах вэ гэхээр үзэгчээр харж магадгүй. Та бүхэн урдаас номлох үе та нар үзээд алгашаад ямар гоё юм бэ гэж магадгүй дараагийн л дахиад хурж ирээд та бүхэн номлол сонсох үедээ өнөөдөр бас гоё байлаа гэж магадгүй ийм драма маягаар явж иж болох юм. Харин бид нар бол сонсогч нар биш.
Магадгүй би эзний өдөр бид нар мотивац аваад урам зориг авч болно. Гэхдээ бид нар сонсогч нар биш. Зөвхөн сонсогч нар биш. Бид нар бол хуваалцдаг. Бид нар хамтдаа залбирдаг. Хамтдаа яг вэ энэ номлолыг буюу энэ бурхны үгийг мэддэг газар нь бол жижиг бүлэг маа гэдгийг ярих гэдэг гэсэн юм. Ингээд өнөөдрийн номлол дуслаа гэдэг шиг юм тийм үү. Тийм учраас бид нар эсийн бүлэг гэж юу гэдгийг бас бодох хэрэгтэй. Яагаад эсийн бүлэг гэж хүмүүс магадгүй бодож болох юм. Мэдээж энийг бид нар өнгөрсөн удаагчсан бас ярьжсэн тийм үү. Эсийн бүлэг гэдэг нь яагаад эсийн бүлэг гэж нэрлэж байгаа вэ? Биологийн одоо эн чинь томьёош тийм үү гэдэг тийм үү. Бүх бие яг уу жижиг эсүүдээс бүрддэг тийм үү. Тэр жижиг эсүүд нь тухайн одоо биеийг амьдруулж идэг. Эсүүд нь эрүүл байх юм бол бие нь эрүүлнэ. Эсүүд нь аль нэг нь эс нь өвчтөй байх юм бол бие яах вэ? Өвчлөнө гэсэн утгатай адилхан юм а гэж ярьж байгаа. Тийм учраас чуулган бол бүхэл бие гэж сайжуул хэлж байна тийм үү? Чуулганы амьд болгож байгаа нэг жул бол эсийн бүлэг. Үүнийг бол бид нар жижиг бүлгээ гэж ярьж байгаа. Сэл группэ гэж ярьж байгаа. За чуулганыхан маань өнгөрсөн удаа намар бүгдээрээ тодорхой хэмжээгээр эсийн бүлгүүд маань нэршлүүдийг авсан тийм үү? Нэрнүүттэй болсон тийм үү? За тэгээ бид нар дараа шинэ эс бүрдэж байна тийм. Одоо манай ээжүүдийн эс бас задрахж байна. За гэх мэт оюутнуудын эс бас задрахж байна тийм үү? Тэгээ бид нар тодорхой хэмжээгээр нэртэй болно. Тэгээд тэдгээр нэрнүүд нь тэдгээр эсийн бүлгүүд нь яах вэ? Энэ чуулганыг өргөжүүлнэ, хөгжүүлнэ, чанаржуулна. Итгэгч нар биш, үзэгч нар биш, дагалдагч нарыг бий болгож чадна гэж ярьж байгаа. Дагалдагч нар. Тийм учраас маш үр нөлөөтэй хэсэг бол эсийн бүлэг маа гэж ярьж байгаа. Эсийн бүлэг. За тэгвэл чуулганы эсийн бүлэг чуулганыг амьд болгодог. 7 хоног бүр эсийн бүлэг цугларна тийм үү? Тэд нар хамтдаа цуглараад мэдээж яг залбирна, сэтгэлээ хуваалцна, тэгээ бие бинийгээ халамжлана тийм үү? За тэгээд бид нар яг нэг 5-аас 12 хавцаа хүмүүс болох байх тийм үү? Бидний одоо стратегиэр бол бид нар 10-аас 12 хүн болвол ерөнхийдөө бол задарна гэж бол ярьж байгаа. За энэний талаар бол бид нар дараа ярина. Эхлээд бид нар цуглартаа маш сайн ойлгох хэрэгтэй байна. Стратегийн талаар бол бид нар дараагийн сургаалууд дээр ярина. Тийм учраас юу вэ? Эсийн бүлэг бол жижиг цуглаан биш. Харин түүнээс илүүгээр гэр бүл гэж харах хэрэгтэй. Яг л гэр бүлийн нэг чат группүүд байдаг шүү тийм үү? Яг л тим гэж хэлж болно. Хай тэн тийм байна, ийм байна, тэнд мах хямдарсан байна. Би чи заримдаа ингэж мах цах хямдарахаар хамаатууд байгаа. Тэнд өнөөдөр сэл зарлцсан байна, очиж аваараа дахин мах хямдарсан байна гэж. Гэх мэт яг уу элен талангүй байх газар, хүү хойг халамжлах газар, хин нэг нь хөө надад туслаарай гэж хэлэх газар, яг л гэр бүлийн чат шиг эсийн бүлэг бас яг тийм газар байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл амьд юмаа гэж ярьж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас бид нар зөвхөн нэм гаргийн чуулганы итгэгчдэр байх юм бол бид нар кино театрт юм эсвэл ямар нэгэн жүжиг үтсэнтэй ялгаагүй шүү дээ. Бид нар жүжиг үсэх юм бол алга ташна уугаал ямар нэгэн гоё урам зоригуудыг авч ирдэг. Гэхдээ гараад яг бид нар тэр жүжигээр амьдрахгүй. Харин бид нар номлолыг сонсоод бурхны үгийг сонсоод харин эндээс гарах юм бол түүнийхээ тэр үгийн дагуу амьдрна гэдэг нь бид нар өөрчлөгднө гэсэн утгатай зүйл байхгүй юу? Өөрчлөгднө. Тийм учраас ахтундар минь та бүхнийг эсийн бүлэг дээр илүү төвлөрөхийг бас уриалж байна. За өнгөрсөн 7 хоногт бол бас гоё одоо чатан дээр мессеж ирсэн юм гэхээр манай нэг ирчүүдийн эсийн бүлэг гоё одоо цугларсан байгаа. Тэгээд цуглараад гоё хүлээгээл за манайх цугларсан шүү, хуваалцсан шүү, залбирсан шүү гэл тэгэл гоё зураг харсан. Тэгээд зүүмөр гоё тэтэр уулцсан байлээ. Тэгээ уулзах боломж зөндөө байгаа шүү дээ тийм үү? Бид чи одоо дижитал нэрийн үед бол уулзах боломж бол хаач одоо боломжтой болсон шүү тийм үү? Тэр зүйлийг хараад үнэхээр бурханд бас талархсан. Эднэр маань надтай байхгүй байсан би эдгээр дунд гээд байгамсаг гэсэн байх ийм бодол байсан ч гэсэн эднэр маань дотроо бурхны үгийг хуваалцаж залбирч байгаа нь дотроо тэн дотор Есүс байгаа учраас эднэр маань өөрчлөгдөж байгаа нь бурхны хүсэл шүү дээ гэж. Тэгээ тэр зүйл нь өөрөө амьд байгааг илэрхийлж байгаа гэсэн утгатай зүйл юм. За манай эсийн бүлэг бол 4 өдөр үүрээр одоо цуглархаар болж байгаа. Тэгээ 4 өдөр 6-аас 6:30-аас 7:30 хооронд цуглархаар төлөвлөж. Ер нь бол цуглар боломжууд байгаа шүү. Ер нь хамгийн боломжтой, хамгийн сайхан цаг бол ер нь өглөөний цаг юм байлээ шүү. За хамгийн бас боломжтой өөр нэг хөлбөр нь бол зөв онлайн ч гэсэн бас байж болно тийм үү. Та гэхдээ илүү биечлэн уулзвал бас сайн байна гэж бас хэлмээр байна. За бид нар том цуглаан дээр очих юм бол бас нэгэн цуглаан дээр очих юм бол би бинээс юм асуухгүй шүү дээ. Урдаас хүн номлоо тэгээд бид нар сонсоод дотроо эргэцүүлээд өнгөрөөд явж идэг. Харин эсийн бүлэг бол яг би бинээс асууна.
бие биенийг халамжлна, бие биенийг сонсно. Өөрөөр хэлбэл төмөрөө эрэлтгийн ачаад бие биедээ заримдаа зааж, зөвлөж, зэмлэж залруулах хийх газар болоод жигэн тийм амьд органик газар болоод эсийн бүлэг юм а гэж ярьж байгаа. Эсийн бүлэг юм а. Тэгээ учраас захтун дөрмнэ. Таны амьдралыг та итгэлийн амьдралаараа жоохон сүлээд тоогүй, онцгүй, таагүй байгаа бол таны залбирал сайнгүй байгаа бол та Бурхны үгэнд тийм унших тийм урам зориггүй байгаа бол эсийн бүлэг чинь танд туслах болно гэж хэлмээр байна. Би итгэлтэй байна, эргэлзэхгүй байна. Тийм учраас бид нар эргэн тойрондоо яах ёстой вэ? Эсийн бүлгүүдийг яах ёстой вэ? Бүрдүүлэх хэрэгтэй. Би өөрөө эсийн бүлгийн нэг хэсэг болох ёстой гэж ярьж байгаа. Чуулган дотор янз бүрийн хүмүүс хурж ирээд яах вэ? Хаана чуулганы чинээр хүн орж ирэнгүүт хаана орох вэ? Ямар зүйл эсийн бүлэгт хамрагдах вэ? Би ер нь ямар хинтээ уулзах вэ гэдгүүд нь маш тодорхой байх ёстой. Энийг эсийн бүлгүүд хийдэг юм а гэж ярьж байгаа. Тийм учраас захтун дөрмнэ. Эсийн бүлэг бол чуулганыг амьд болгодог. Хоёрдугаар нь яагаад хэрэгтэй юм бэ гэвэл яагаад хэрэгтэй юм бэ? Сая та бүхэн уншсан тийм үү? Ингэж хэлсэн байгаа. Эдүгөө та нар Христийн бие бөгөөд тусдаа эргэтнүүд юм а гэж ярьж байгаа. Эргэтнүүд юм а гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл бид байгаа бүх эргэтэн бие биетэйг холбоотой байдаг. Хамааралтай байдаг. Тэнд миний бие ямар нэгэн эргэтэн өвдөх юм бол босод биедээ нөлөөлж идэг. Хүмүүс олгоо ахуулахаар би 2 жилийн өмнө олгоо ахуулсан шүү дээ. Тэгээ олгоо ахуулахад хүмүүс болохоор нааш хэрэггүй эргэтэн гэж ярьж байгаа байхгүй юу? Хэрэггүй юм бол юу хийж байж байгаа юм? Дараа нь би интернетээр хаагаад судалсан чинь хамгийн хэрэгтэй эргэтэн ер нь аюу хэрэгтэй эргэтэн байсан байна л да. Гэхдээ тэр хэрэггүй олгоо өвдөхөд миний бүх бие өвдсөн. Бүх бие өвдсөн. Үүнтэй адилхан юу вэ? Чуулганыг бүрдүүлж байгаа, амьд болгож байгаа, хөгжүүлж байгаа, хүчрхжүүлж байгаа, итгэгчрийг итгэгч үзэгч биш, дагалдагч болгож байгаа хэсгүүд бол эсийн бүлэг юм а гэж ярьж байгаа. Та магадгүй итгэлийн амьдралаар ганцаараа амьдарч болно. Тэгтээ яг уу яг л тасарсан гартаа яг адилхан гэж хэлж болно. Бинээс гар тасарлаа гэж бодж үзье. Нэг хэсэгтэл яг уу цус гоожоод халуун байж байгаа л айжмдаа хөрөөд амьгүй болно гэсэн үг шүү тийм үү? Тийм учраас та эсийн бүлэгт байх юм бол та амьдарч чадна. Эсийн бүлэг дандаа амьдлтууд явагдаж хэлж болно. Өөрөөр хэлбэл гэмшил, ухаарлыг амьдлт гэж бас хэлж болно. Тийм учраас захтуур та бүхнийг эсийн бүлэгтэй хайртай байгаасаа гэж бас хэлмээр байна. Хүн болгон эсийн бүлэгтэй өнөөдөр хамааралтай байгаасаа гэж бас хэлмээр байна. Эсийн бүлэгтэй холбоотой байгаасаа гэж бас хэлмээр байна. Эсийн бүлэггүй чуулган бол хэлбэртэй байж болно. Янз бүр хөтөлбөртэй байж болно. Лаглаг байртай байж болно. Гой техник технологитой байж болно. Гэхдээ юу? Янз бүр үйл ажиллагаатай байж болно. Гэхдээ хүчгүй. Харин түүн дээр нэмэгдэхүүн зүйл нь юу гэхээр эсийн бүлэг. Өөрөөр хэлбэл тэнд дотор оролцож байгаа хүмүүс, тэнд дотор байгаа хүн нэг бүр яг бай. Бие биенийг таньж мэддэг болдог. Бие биенээсээ хамааралтай болдог. Нэг нэгнийхээ л залбирдаг болно, хуваалцдаг болно гэж ярьж байгаа. Бид нар одооноос эсийн бүлгээ хөгжүүлэх, эсийн бүлэгтээ орохгүй бол бид нар тусдаа итгэгчнэр байх болно. Залбирх хүн байхгүй болно. Чамтай ярилцах хүн байхгүй болно. Харин эсийн бүлэгтээ байх юм бол чи нэг удаа ирэх, хоёр удаа ирэх бодвол яг уу чам руу залгаад яах вэ? За, Joy. Чи яагаад орд ирэхгүй чамайг цагтад мэддэг юм уу гэж бодлоо штэ гэдэг шиг тийм үү? Эсийн бүлгийн халах чи яг ийм байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл амьд харилцаатай чуулганыг бол эсийн бүлэгтэй чуулган гэж ярьж байгаа гэсэн үг. За бид нар удахгүй чуулган дээр бас нэг юм самбар бас юм эсийн бүлгийн юм мод бас хийх гэж бас төлөвлөж байгаа. За тэгээд бид нар чуулганыг үр жимстэй чуулган гэж харъя гэвэл тухайн модыг үр жимстэй болгоё гэвэл үндэс чухал байх хэвээр. Тийм үү? Тэгвэл үр жимсийг үйл ажиллагаа, магтаал, Бурхны үг, нийгэмдэр амьдарч байгаа тэр амьдралд бодтой гэрэл давс болж байгаа тэр үр жимсийн үндэс нь бол эсийн бүлэг. Тэгвэл тэр модны үндэс нь юу вэ? Эсийн бүлгээ гэж бас хэлж болно. Эсийн бүлгээ гэж хэлж болно. Тэгээ та бүхэнд бас олон сюрпризыг бид нар бас төлөвлөж байгаа. Эсийн бүлгээ идэвхжүүлэхэд бол энэ удаа бид нар эсийн бүлгээ задарсан, идэвхтэй сугларсан тухайн эсийн бүлгийг бид нар энэ жил аяллаар шагнахыг бас төлөвлөж байгаа.
Аялалаар. Тэгэхээр та бүхэн бас илүү энэ зүйлд анхаарад, илүү бие биенийгээ хурцлаад хамтдаа яах вэ? Аялахын төлөө яагаад бас итвэтэй байж болохгүй гэж тийм үү? Болж ийн үү та нарт хүмүүс аялах дуртай өстэй. Дургүй мүү? Тийм учраас та бүхнийг бас гоё энэ зүйлд эсийн бүлгээ гоё өргөжүүлээсэй гэж бас хэлмээр, хөгжүүлээсэй гэж бас хэлмээр байна. Илүү идэвхжүүлэхэд тул чуулган гэсэн бас энэ зүйл санаа тавьж байгаа юм а гэж бас хэлж болно. Тэгэхээр яагаад хэрэгтэй вэ гэхээр эсийн бүлэг бас бие бинийгээ халамжилдаг газар юм а. Халамжилдаг. Иохан 13 дээр ингэж хэлсэн байгаа. Тэр өөрийн хондыг нэрээр нь дууддаг гэж хэлсэн байгаа. Есүсийг хэлж чинь тийм үү? Хэрвээ ч том цуглаанд ирэх юм бол яах вэ? Юу болох вэ? Ах дүүс гэж хэлж болно. Итгэлийн ах дүүс гэж яригдах болно. Харин чи эсийн бүлэгт орох юм бол нараа сараа тунгаа үдээ бадмаа болно гэсэн үг. Нэрээр чинь дуудагдана гэсэн үг байхгүй юу? Бие бинийгээ нэрээр нь дуудана гэсэн үг байхгүй юу? Амен. Ийм дотно. Тэгээд бид нар яах вэ? Том чуулган дээр ингээд цугларч болно, идэвхтэй байж болно. Гэхдээ бид нар эсийн бүлэгт орох юм бол бие биенээсээ юм асууж болно. Бие бинийгээ таньж мэдэж болно. Бие биенийхөө залбирч болно гэж ярьж байгаа. Тийм учраас чуулганд эсийн бүлэг хэрэгтэй юм аа. Энэ бол халамжилдаг газар учраас. Мөн чуулганд яагаад эсийн бүлэг хэрэгтэй вэ гэхээр сайн мэдээ хуваалцах хамгийн боломжтой талбар гэж ярьж байгаа. Зарим давдар ганцаараа ганц нэгээр ч юм уу дээвэн дээр ч юм уу тарааж болно. Гэхдээ бид нар удаан чадахгүй. Заримдаа бид бүтлгүүтгүй, заримдаа бид шантрахгүй, заримдаа зөндөө хүнд хийгээд хахад сайн мэдээ тараагаад хахад тэрмээр үр бүтэмжгүй байх үед бас байж байгаа. Харин эсийн бүлэг бол яг нь таны сайн хамтрагч нар цуглаж байгаа гэсэн юм. Нэг зорилготой хамтрагч нараа гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас актуунаар минь ээ. Бид нар сонсогч нар биш. Бас бид нар сайн мэдээг хуваалцагч нар юм а гэдгийг та бүхэн тунхалмаар байна. Эсийн бүлэг бол найзуудаа цуглуулах, найзуудаа өрөх боломжтой газар. Бид нар хүн болгон итгэлийн биш олон найзуудтай аврахыг хүсэж байгаа, дуудахыг хүсэж байгаа, сайн мэдээ сонсохыг хүсэж байгаа ажлын газар ч гэсэн бас найзууд их байгаа. Харин эсийн бүлэгч бол боломжтой. Яг нь заримдаа том чуулган дээр хүмүүс ирэхэд эвгүй байдаг. Чуулган дээр орж ирээд ямар нэгэн байдлаар өөрсдөө хаалт хийсэн буруу ойлголтууд бас гэж идэг. Харин жижиг бүлэг дээр ирэх юм бол тантай нүүр нүрээрээ уулзаж, та нүүр нүрээрээ уулзаж сайн мэдээ ярих боломжтой газар бол эсийн бүлэг юм аа гэж ярьж байгаа. Таныг сайн мэдээ ярьж байгаа таныг дэмжих газар нь бол эсийн бүлэг юм аа гэж ярьж байгаа. Хамгийн айцгүйгээр хамгийн боломжтой орчин бодвол эсийн бүлгээ гэж хэлж байгаа. Тэгээ бид нар эсийн бүлгийн цуглалтын талаар орчны судалгааны талаар бол өнгөрсөн хагас жил манай эсийн ахлагч нар суралцаад дууссан байгаа. Тэгээд эсийн бүлгээ цуглах үедээ та бүхнээс төрүүлээд эсийн бүлгийн газрыг, объектыг судлаад, орчныг судлаад, үн ханшийг судлаад, айлыг судлаад юм уу, сургуулийг судлаад ч юм уу тийм. Тэгээд бүх зүйлүүдийг цагийн үн ирээд захиалга өгөөд бэлдээд тэгээд шууд ирээд шууд эсийн бүлэг явагдах тэр орчныг бүрдүүлэх энэ процессуудыг бас бид судалсан байгаа. Тийм учраас актуунаар юмнэ. Эсийн бүлэг бол таны хамгийн таатай орчин юм аа. Хамгийн тав тухтай орчин шүү гэдгийг хэлмээр байгаа. Тийм учраас бид нар яах ёстой вэ? Эсийн бүлэг рүү бүгдээрээ хандцгаая гэж бас хэлмээр. За эсийн бүлэг дээр бид нар чуулган зарим хүмүүс ирж чуулган олон хүмүүстэй болохыг хүсдэг хүмүүс их байдаг. Мэдээж хүн болгон би ч гэсэн бас тийм байгаа тийм үү? Би ч одоо төвд гарахтаа яах вэ? Чуулган маань энэ чуулганыг би нэг өөр ингэсэн байртай болгомоор байгаа. Тэгээд төвтэй гармаар. Энэ чуулган маань 300 хүнтэй болгочмоор байна. Тэгээд төвтэй гарчмаар байна. Энэ чуулганд маань 10 пастор гараад нэг 10 чуулганд таригдчихаасаа тэгээд төвтэй гарчмаар байна. Үүнийг хийж чадах зүйл юу вэ? Пастор ганцаараа хийх зүйл биш юм аа. Энэ сууж байгаа бид нар юм аа. Таны эсийн бүлэгч нь агуу пастор байхыг үгүйсэхгүй шүү. Амен. Таны эсийн бүлэгч нь мундаг илгээлтийн эзэн байхыг үгүйсэхгүй шүү. Таны эсийн бүлэгч нь ерөнхийлж гарахыг бас үгүйсэхгүй шүү. Тийм учраас сайн мэдээ маш хүчтэй зүйл юм а гэж байна. Жишээ нь бид нар нэг хүнд сайн мэдээ тараалаа гэж бодож үзье. Хоёулаа боллоо. Та хоёр дахиад нэг хүнд тараалаа. Хэд болох вэ? 4 болно тийм үү? 4 хүн дахиад нэг хүнд тараалаа. Хэд болох вэ? 8 болно. 8 хүн тараагаад дахиад тараалаа. Хэд болох вэ? 16. Ингээл боломжтой. Амархан юм шиг байна уу? Амархан юм шиг байна уу? Та нар Иракс тэгж харагдаад байгаа болохоор зүгээр амархан юм шиг л санагдсан. Гой сонсогч. Энэ бол амархан боломжтой. Энэ эсийн бүлгээр хийх боломжтой.
Тэгээ бид нар эсийн бүлгийн стратегийн талаар бас дараа нь ярилцах болно. Тэгээ бид нар яаж эвентүүдийг сайн мэдээний эвентүүдийг хийх вэ, хэрхэн өргөх вэ, хэрхэн хөтөлбөр явуулах вэ гэдэг бол хийн. Эхний ажил бид нар цуглах хэрэгтэй. Амен. Цуглах хэрэгтэй. Том цуглаан бол хүмүүсийг татаж иж болно. Тэ татаж иж болно. Харин эсийн бүлэг бол хүмүүсийг өөрчилдөг талбар шүү. Өөрчилдөг. Сайн мэдээ илүү хүчтэй, илүү хурдан тараадаг газар болоод эсийн бүлэг боломжтой байна шүү. Эсийн бүлэг боломжтой. За мөн чуулганд яагаад эсийн бүлэг хэрэгтэй вэ? Өдөртөгч нарыг төрүүлдэг юм аа. Өдөртөгч нарыг. Эсийн бүлэг бол зүгээр нэг цугладаг газар бол биш. Тэнд өдөртөгчд төрж гарч эхэлдэг. Өөрөөр хэлбэл анхудаа залбирч эхэлнэ. Өөрөөр хэлбэл хүмүүс анхудаа Библийг уншиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл анхудаа хүмүүс үүчиж хүмүүсийг сонсож сурч эхэлдэг газар юм. Яваандаа тэд нар яг залбирлын өдөртөгч болно. Заримдаа тэд нар үг хуваалцсанараа дамжуулаад магадгүй мундаг номлогч нар гарна гэсэн утгатай зүйл юм. Надад мөрөд л байгаа. Би ч гэсэн зарим хүмүүст хэлдэг. Надаас илүү сайн номлогч болоосаа гэж. Болох ёстой шүү. Тийм учраас эсийн бүлэг бол удирдлагчдыг төрүүлдэг газар. Тэнд бол дадлагыг залбирлаар дамжуулаад, Библи уншлагаар дамжуулаад, халамжлахаар дамжуулаад, тийм үү, хуваалцахаар дамжуулаад тэнд яг хүмүүс удирдах чадваруудаа хөгжүүлдэг газар юм а гэж хэлж байна. Удирдах чадвар. Өөрөөр хэлбэл хариуцлагатай болж эхэлдэг гэсэн утгатай зүйл юм. Өөрөөр хэлбэл үйлчлэгчдэр төрж гардаг гэсэн утгатай зүйл юм. Амен. Эсийн бүлэг бий болох нь хүн болон маш халуун зүрх сэтгэлээр тэнд дотор юу болдог вэ? Үйлчлүүд өдрөөс өдөр сайжирч эхэлдэг гэж ярьж байгаа. Сая гэрчлэлээр маш чухал зүйлийг ярьсан тийм үү? Эсийн бүлэг бол өөдрөлтөө ч юм уу нэг л хийвэгээ цуглагдчихж байна. Гэхдээ яг нь Бурхан заавал бидэнд үр дүнгээ үзүүлэх болно гэсэн шүү дээ. 6 дугаар номдэр хэлсэн байдаг. Бид нар одооноос эсийн бүлэгтээ сууна гэж байгаа бол хүлэг мөрдийг тулдаанд бэлтгэж ялалт нь эсний гарт байгаа гэж хэлсэн байгаа шүү тийм үү? Бид нар нэг удаагийн цуглалтаар, хоёр удаагийн цуглалтаар, нэг сарын цуглалтаар бид нар үр дүнг харна гэсэн үг байхгүй. Бид нар Бурханы үр дүнгээр л харах ёстой. Түүнийг тэр болтныг хүлээх ёстой. Төвчээртэйгээр бид нар хийх ёстой зүйлүүдээ хийсээр байх ёстой. Заримдаа Бурхан бид нар чимээгүй байх үед бас байж байгаа. Заримдаа гайхамшиг үзүүлэхгүй байх үед бас байж байгаа. Заримдаа сайн мэдээ бид нар дамжуулаад байдаг үр дүнгүй байх үед бас байж байгаа. Харин тэр нь Бурхан бидэнд өгсөн дасгалжуулалтын цаг үе байдаг юм а гэж ярьж байгаа. Дасгалжуулалтын. Тэгээд бид нар тэндээс үйлчлэх болон удирдлагч хүний тэр дасгалжуулалтуудыг олж авна гэж ярьж байгаа. Америкийн Лос Анжелес Lakers баг гэж байгаа тийм үү NBA-д одоо тоглож байгаа. За Lakers дээр бол одоо LeBron James гэж та нар зарим сайн таних бах тийм үү? Таних бах биш мэдэх бах тийм үү? LeBron James одоо 41 настай. Одоо бол NBA тоглож байгаа тийм үү? Гэхдээ тэр яасан бэ? Тэр ерөөсөө пэйс нь гараагүй. Тэр одоо форм нь унаагүй. Яг л залуу гэх шиг тоглож чаддаг. Тэг хүмүүс түүнээс энэ яаж юм чадвартай байна? Яагаад энэ мэтэл гэмтэлгүй байгаад байна гэж. Олон хүмүүс мэтэл гэмтлээс болоод амьдралын карьер дуусаад идэг. Шантарлаас болоод, залхуурлаас болоод карьер дуусч идэг. Харин LeBron James яагаад ийм амжилттай явж байгаа вэ гэхээр одоо хүртэл амжилттай явж байгаа вэ гэхээр тэр өдөр болгон нөгөө өөдрөгтэй дасгалыг хийдэг. Тэр хизээж дасгалаа яадгүй, тасалдуулдгүй. Тийм учраас тэр яасан бэ? Маш амжилттай явж байгаа тийм топ одоо хүн гэж бас хэлж байна. Тийм учраас эсийн бүлэг яг уу бид нар 7 хоног болон цугларна гэдгийг бол та бүхэн битгий өөдрөгтэйгээр хараасаа гэж бас хэлмээр нь. Итгэл найдвар гэж бий шүү. Амен. Тийм учраас цаг гिचэлдэр хэлсэн чи тухайн үед цаг өгөө надад гоё мэдрэмж төрөөгүй ч гэсэн процессыг удаан хугацаанд харах юм бол Бурхан надад маш олон зүйлүүдийг дасгалжуулж өгч гэж ирсэн. Өөрөөр хэлбэл би эсийн бүлэгтэй хамрагдчихсан учраас сургуулаа төгсөөд янз бүрийн сорилтонд орж ирсэн. Харин эсийн бүлэг байсан учраас сорилтыг хамтдаа даваад гарсан. Дараа нь гэр бүлтэй болсон амьдралын янз бүрийн шалгуурууд тулгарч ирсэн. Харин эсийн бүлэг байсан учраас яасан бэ? Ээж болох тухай суралцсан, их хүн болох тухай суралцсан, хүүхдээ хэрхэн халамжлах тухай суралцсан. Энэ бол эсийн бүлгийн ач тус бодит үр дүн юм а гэж ярьж байгаа. Мэгчтмаа бол сая зүгээр олон ээжсэрийн нэг эсийн бүлгүүдийн нэг жишээ гэж бас хэлмээр байна. Тийм учраас захтуунаар та бүхнийг эсийн бүлэгтээ илүү үр дүнтэй байгаасаа гэж бас хэлмээр байна. Одоо маш итгэлтэйгээр хэлж байна. Сайн мэгчтмаа хэлсэн ш тийм үү? Одоо би дараа эс задрах чинь. Тэгээд би дараагийн одоо ээждэр юм уу дараагийн эмэгтэйчүүдийг бэлтгэж байна гэж хэлсэн. Энэ ямар итгэлтэй вэ? Энэ ямар урам зоригтой үг вэ?
Тийм учраас эсийн бүлэгт доктортой явах юм бол тэн дотор үйлчлэгч удирдагч нар төрөн гарах болно. Цуглахын ач тусыг бас бид нар эргцүүлэх хэрэгтэй. Матай номын 4:4 дээр бид нар юу гэж хэлдэг вэ? Хүн зөвхөн талаар бус Бурхны амнаас гарах үгээр амьдрал гэж ярьж байгаа ш тийм үү? Үгээр амьдрдаг. Өөрөөр хэлбэл та эсийн бүлэгтээ байгаад надад ямар ашигтай байдгийг бодох хэрэгтэй. Сая чуулганд ашигтай байх нь тоо бодсон бол одоо надад хүүхэн ямар ашигтай байдгийг илүү бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны сүнслэг амьдрал чинь тасалдахгүй явдана. Сүнслэг өсөлт, урсгал тасалдахгүй явдана гэсэн утгатай зүйл юм. Бид нар бол эзний өдөр бол магадгүй нэг хоол идчихлээ гэж бодож үзье. Гэхдээ бид нар нэг хоолоор нэг удаа явахгүй ш тийм үү? Бид нар дараа хоол идэх хэрэгтэй шүү дээ. Тохирсон хоолоо идэх хэрэгтэй шүү дээ. Өөрөө боловсруулж идэх хэрэгтэй шүү тийм үү? Хүний хоолоор биш тийм үү? Тийм учраас тэр газар чинь бол эсийн бүлэг гэхгүй юу? Эсийн бүлэг. Би өөрөө дуртай зүйлээ иднэ гэж, өөрөө тав тухтай хоолоо иднэ гэж. Надад шин тэмцээд бол хоолоо идэх гэдэг нь бол селф групп юм аа гэж байгаа. Эсийн бүлэг. Тийм учраас захтуунаар эсийн бүлэг бол таны сүнслэг амьдралыг докторжуулан авч явдаг юм аа гэж ярьж байгаа гэсэн үг. Таны өсөлтөнд шууд болон шууд усаар үргэлж нөлөөлдөг газар бол эсийн бүлэг юм аа гэж ярьж байгаа. Амен. Мөн эсийн бүлэгтэй хамрагдах нь надад ямар ашиг тустай вэ гэхээр миний итгэлийг халуун байлгана. Халуун байлгана. Еврей 3:13 дээр бол юу гэж хэлдэг вэ гэхээр биднийг өдөр бүр нэг нэгнээ зоригжуулаарай гэж хэлсэн байдаг. Өдөр бүр нэг нэгнээ зоригжуулаарай гэж хэлсэн байна. Мэдээж бид нар өдөр болгон цуглаж чадахгүй. Гэхдээ 7 хоногт нэг удаа цуглана. Гэхдээ өдөр бүр зоригжуулна гэдэг нь юу вэ? Зоригжуулах гэдэг үг бид бодох юм бол би ямар нэгэн зоригтой байгаад цаад болж байгаа тэр зүйлүүдийг хуваалцах эсийн бүлэг байгаа нь утга учир юм аа гэж ярьж байгаа. Тийм учраас би чатаараа ч юм уу утсаар ч юм уу миний төлөө залбирч өгөөрэй, ажлын төлөө залбирч өгөөрэй, миний эрүүл мэндийн төлөө залбирч өгөөрэй гэдэг нь болохоор энэ бол өндөр бүр зоригжуулах газар ч юм бол селф групп юм аа. Амен. Тийм учраас ахтуунаар минь ээ бид нар энэ тийм жижигхэн нэг од биш. Тэнгэр бид нар одыг харъя. Ганцхан од байлаа гэж бодож үзье. Тэгвэл тэр нь дэлхийг гэрэлтүүлэхгүй шүү дээ. Олон одод яг нэгтгэж чижээд юу болох вэ? Энэ дэлхийг гэрэлтдэгэн адил өнөөдөр чуулгануудаар тусдаа итгэгчээр амьдрах биш. Харин та бүхэн нэгдэх юм бол юу болох вэ? Тэн дотор халуун зүрх сэтгэл буюу жинхэнэ итгэлийн галт үргэлжнэ гэж ярьж байгаа гэсэн үг. Итгэлийн галт үргэлжнэ. Итгэлийн халуун байгаа газар бол унж байгаа итгэгчдэр маш хурдан босдог. Маш хурдан урам зориг авчдаг. Хүмүүсээс зөвлөгөө авахгүй ч гэсэн урам зоригтой байгаа хүмүүсийг хараад би ч гэсэн ингэж амьдрах ёстой гэж мотивацийг хүжил авч идэх газар бол эсийн бүлэг маа гэж ярьж байгаа. Эсийн бүлэг маа. Өнгөрсөн удаа та бүхэнд ярьжсэн. Пастор зөвхөн энд нэг 70-80 хүн өнөөдөр хийдэг. Ямарс 50-60 хүмүүсээгээд халамжилнаа бүхэнд бол хүрч чадахгүй. Гэхдээ би бүхэнд хүрэхийг хүсэж байна. Гэхдээ Библийн дагуу харах юм бол бүхэнд яг Бурхны зарчмаар бол эсийн бүлэг хүрэх боломжтой. Эсийн бүлэг хүрэх боломжтой. Амен. Эсийн бүлэг хүрэх боломжтой. Энэ бол ач тус. Өөр нэг ач тус нь юу гэхээр нүгэлтэйгээ тэмцдэг газар болоод тэмцэхэд тусалдаг газар бол селф групп. Жижиг бүлэг. Та ганцаараа амьдрах юм бол ямар нэгэн нүгэл ягаад нуугдна. Нуун, дараа нь айн, дараа нь харамсна. Тэгээд магадгүй холдох болно. Заримдаа бид чуулгад ирж байгаа хүмүүс ч гэсэн бас харах үед яг урд суугаад урам дортой байж байгаа айжмаадмаар хоошоосоор хоцорсороо тэгээд алга ингэсээр алга болох үед бас байж идэг. Тэгээд заримдаа бурханд юу бусад итгэгчтэй онцлог үед бас байж идэг. Харин эсийн бүлэгт байх юм бол чи нээлттэй байх болно. Нүгэл ямар үед хүчтэй байдаг вэ? Харанхуй байх үед, нуух үед, нуугдах үед нүгэл хүчтэй байх болно. Тийм учраас эсийн бүлэг бол чамайг шүүдэг газар биш. Шүүдэг газар биш. Харин чамайг босгодог газар. Чамайг хүлээж авдаг газар болно. Чи ганцаараа тэмцэгш чамтай хамт тэмцдэг газар бол эсийн бүлэг юм аа. Амен. Хамтдаа тэмцэх юм бол яалах болно. Хамтдаа тэмцэх юм бол хамтдаа залбирах юм бол хамтдаа үг судлах юм бол хамтдаа хийж үзэх юм бол заавал ялах болно. Эзэн биднээс үүнийг хүсэж байгаа гэж ярьж байгаа. Мөн сүүлийн өөр нэг ач тус нь юу гэхээр залбирал хүчтэй болдог. Есүс ч гэсэн хэлсэн шүү дээ. Хоёр буй түүнээс дээш хүн миний нэрээр та залбирал би түүн дотор байх болно гэж хэлсэн байдаг. Магадгүй та ганцаараа сайн залбирч болно. Би залбирч байгаа.
Би залбирч байгаа. Би залбираад амьдраад болж байгаа. Бурхан надтай ярьж байгаа. Бурхан надад хариулж байгаа. Би ч гэсэн хэцүү байхад Бурханд хандж болно гэж магадгүй ярьж болно. Таны залбирал хүчтэй байж болно. Гэхдээ та хамтдаа залбирвал илүү дээр шүү. Илүү хүчтэй, илүү гэрчлэлтэй, илүү үр нөлөөтэй байх болно гэж ярьж байгаа. За өөрөө бид бодж үзье. Бид нар ганцаараа залбирах юм бол яг Wi-Fi-тай яг адилхан. Бид нар Wi-Fi-тай холбогдоход уцаа хэрэглэдэг шүү, тийм үү? Гэхдээ бид нар энэ байраас гарах юм бол Wi-Fi яах вэ? Тасрна шүү дээ. Мөн үү? Харин бид нар дататай болно гэдэг нь юу хэлж байгаа вэ? Эндээс гарсан ч гэсэн бидний уцаа бүрэн дүрэн хэрэглэнэ. Тэгвэл залбирч гэсэн яг үүнтэй адилхан хамтдаа байхын хүчийг яг тэнцвэржүүлдэг юм а гэж ярьж байгаа. Бид нар ганцаараа байх үедээ өөрийнхөө төлөө залбирдаг. Өөрөөр хэлбэл гүйлгчин залбиртаа болох аюултай. Надад өгөхгүй, миний амьдрал болохгүй, надад бурхан хариулж өгөөч, миний хүслийг та биелүүлж өгөөч гэж залбирх болно. Харин хоёулаа байх юм бол та бусдын төлөө залбирх болно. Таны хүн чанар чинь өөрчлөгдөх болно. Бусдын төлөө гэдэг зүрх сэтгэл чинь бас халуун байх болно гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл итгэлийн амьдралыг хамтдаа ирээдүйг хамтдаа харах нь бол залбирлын сувг юм а гэж ярьж байгаа. Тэгээд залбирал маань чи ганцаараа тулалдахгүй. Чи ганцаараа ачаа үүрэхгүй. Харин хамтдаа залбирна гэдэг нь чиний ачаанаас хуваалцах процессыг бол эсийн бүлгийн залбирагч нар гэж ярьж байгаа гэсэн үг. Эсийн бүлд бас залбирлын бас хост гарч ирнэ. Тэр та нарын төлөө залбирлыг зогсолтгүй авах болно. Тэгээд та нарын төлөө залбирх болно. Өөрөөр хэлбэл групп бүлэг болгон дээр цуглараад эсийн бүлгүүдийн залбирлын хуудсан дээр та бүлөө бичээд тэмдэглээд тэгээд та нар маань яг хариултаа авсан үедээ хэлэхэд бид нар талархаа залбирх болно. Энэ юу вэ? Бурхан ажиллаж байгаа бидний дунд амьд байгааг харах боломжууд байхгүй юу? Дүгнэлтүүд байхгүй юу гэж ярьж байгаа. Тийм учраас бүгдээрээ хичээцгээе. Эсийн бүлэгтээ бүгдээрээ хичээцгээе. Сүүлийн нэг зүйл нь ярихад дахиад өсвөлтий те. За ямар ч байсан эсийн бүлэгт итгэл явагдана. Энийг бас хэлэхгүй болохгүй. Итгэл явагдана. Магадгүй чи хин нэгэн газар ч юм уу өсөд өнгөрсөн удаа алдаа хийгээд ямар нэгэн шүүлт чиний дотор мэдрэгдэж болох юм. Гэхдээ эсийн бүлгийн хамгийн чухал одоо нандин зарчмуудын нэг нь бол бусдыг шүүж болохгүй гэсэн зарчим байдаг. Тийм учраас яах ёстой вэ? Та бүхэн асуудлуудыгаа нээх хэрэгтэй. Нээдэг газар ч юм бол тав тухтай газар чинь орчин ч бол эсийн бүлэг шүү. Хэрвээ та шархаа хуваалцах та шүүлт юм уу хүнд хэцүү гэмнүглийн асуудлуудад хуваалцахад тэр хэмжээгээр та эдгэрч явах болно. Энэ бол эсийн бүлэг танд энэ боломжийг нээж өгөх газар шүү. Амен. Тэгээ бид нар эсийн бүлэгтээ явахгүй бол өсгөө болно. Тэгээд цуглаанд явдаг мөртлөө Библич мэдэхгүй, цуглаанд явдаг мөртлөө залбирч мэдэхгүй, цуглаанд явдаг мөртлөө Есүсийн талаарч мэдэхгүй, цуглаанд явдаг мөртлөө сайн мэдээг хүртэл мэдэхгүй. Олон жил явах ийм өрөвдөлтэй амьдрал биднийг хүлээж байгаа гэсэн үг. Харин эсийн бүлэгт байх юм бол бид нар чадварч байна. Бид нар тийм сайн мэдээг хуваалцах суралцах болно. Бид нар тийм залбирч сурах болно. Бид нар Бурхны үгийг хуваалцах болно. Бид нар бусдад яаж үр нөлөөтэйгээр тэр гэрэл давс болохыг бид нар эсийн бүлэгтээ суралцах боломжтой юм аа. Тийм учраас эсийн бүлэг үнэхээр чуулганд маш их ач тустай гэдгийг өнөөдөр та бүхэн мэдээс авч хэлмээр. Эцэст та бүхэн эсийн бүлэгтээ нэгдээрээ итгэвчээрээ өөрийгөө чиглүүлээрэй гэж бас хэлмээр байна. Эсийн бүлэг бол чуулганы зүрх юм аа. Зүрх юм.